Хөдөлгөөн гэрээ анх байгуулагдсанаас хойш 10 жил өнгөрч байна, 10 гаруй жил. Тэгээ энэ хугацаанд улсын хурал анх удаага шийдвэр гаргаж байна. За ямар ч лсэн Монгол улсын эрх ашигт нийцүүлж энэ ордыг цаашдаа ашиглая гэдэг энэ асуудлыг төвшүүлж байна. 2009 онд анх гэрээг байгуулад за ингээд улмаар далд дуурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг Дубайн гэрээг байгуулад за энэ хоёр үндсэн гэрээний хоёр авторууд байгаа. Эс Баяр, Ч сайхан бэлэг. Аль аль нэг нь одоо эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж авилгатай тэмцэх газраас шалгасан. Хуулийн байгууллага гин бурууг нь тогтоосон. Прокурор хянсан. Яллах дүгнэлт үйлдсэн, шүүгч шилжүүлсэн. За яг ийм одоо цаг хугацаанд бид энэ улсын хурлаас холбогдох тогтоол батлах гэж байна. Оюутлогоон гэрээ Монгол улсад хохиролтой болсон гэдгийг одоо бүгд хүлээн зөвшөөрж шít. Тэгээ тэрийг мэдлэг мэдээлэлгүйгээс байсан тухай засгийн газар гэж байгаа. Эс Баяр. Засгийн газар мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй. Энэ хэмжээний улс орныхоо хувь заяатай холбоотой шийдвэр гаргаж байгаа юм бол мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй. Хэрвээ мэдлэг мэдээлэлгүй бол шийдвэр гаргахгүй байх үүрэгтэй. Гэтэл ингэ хийцсэн. Бүгд хохиролтойг нь хүлээн зөвшөөрөөд одоо энээсээ гарч чадахгүй гэж яриад дандаа одоо айлгаж байгаа, имэйлгэж байгаа, сэртгийлгэж байгаа ийм л одоо мэдээллүүд яваад энэ гэрээг одоо хамгаалах юм хийгээд байгаа байхгүй. Гэтэл бид энэ гэрээг өөрчлөхийн тулд бидэнд ямар нөөц боломж байна? Олон улсын хамтын ажиллагааны ямар боломж байна гэдгээ ярих хэрэгтэй. Энэ авилгатай тэмцэх газрын шинжээчийн дүгнэлтэд ч их хурлын ажлын хэсгийн дүгнэлтэд ч оюутлогоон гэрээ Дубайн гэрээ бол олон улсын гэрээ биш ээ гэдгийг дүгнсэн байгаа. Олон улсын гэрээг улсын хурлаар сойрхон баталж энэ өчнө төгөлдөр хууль тогтоомжийн дээр нь гарчдаг. Гэтэл энэ нь бол олон улсын гэрээ биш ээ. Монгол улсын хууль тогтоомжийн доороо Монгол улсын хууль тогтоомж энэ харилцаан дээр үйлчлэх ёстой гэдэг ийм одоо асуудал байгаа. 34%-ыг бид үнгүй эзэмших ёстой байсныг нь ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулад бид одоо үн төлбөртөөгөөр эзэмшдэг болсны үр дүнд өнөөдөр тэрбум гаруй 1.4 тэрбум доллар өрөнд орчод байгаа. Угтаа энэ 1.4 тэрбум долларын өр биш юм. Нийт хөрөнгө оруулалтын одоо хэмжээ нэмэгдсэн 11.1 тэрбум төгрөгийг Монгол улс, Монголын ард түмэн төлж байгаа юм. 100% төлж байгаа. 2018 оны байдлаар Монгол улс тэг долларын ашиг авсан байна. Гэтэл Рио Тинто 6.2 тэрбум долларын ашгийг авсан байна. Энийг санхүүгийн зардал, менежментийн зардал, ханган нийлүүлэлтийн хөөсрүүлсэн зардал, одоо энэ хоосон контейнер баригдсан энэ бүх санхүүгийн механизмынхаа дагуу, схемийнхаа дагуу ашиг аваад байгаа юм. Бид хизээч авч чадахгүй. Одоо энийг өөрчлөхгүй юм бол 4.4 тэрбум гээд хувь нийлүүлэгчний гэрээний 9.5 дээр хөрөнгө оруулалт, нийт хөрөнгө оруулалтыг тохирцсон. Энийг өөрчлөхийн тулд зөвхөн форс мажор өөрөөр хэлбэл байгалийн давагдшгүй хүчин зүйлийн улмаас нэмэлт санхүүжилт хөрөнгө оруулалт гарах боломжтой байтал 6.5 тэрбум доллараар хэтрүүлээд одоо 11.1 тэрбум доллар болсон. Энийг нь бодтой юу гэж шалгах гэхлээр Рио Тинто техникийн бүх объектынхаа техникийн зураг төсвийг өгдөггүй. Хөрөнгө оруулалтанд бодтой юу гэдгийг бид нар хяналт тавих ямар ч боломж олгодоггүй. Ийм нөхцөл байдлыг бид нар өөрчлөхөөс өөр яах юм? Тэгээ нэг цонхны бодлоготой байх ёстой гэдэг чинь үнэн. Хүн болгон уулздаг. Бүх сайд нар уулздаг. Гишүүдээс их олон нь уулздаг. Маш их мэдээлэл өгдөг. Тэд нар тэрнийхээ дагуу бидний эсрэг тактик хэрэгэлдэг. 1 минут таа. Хоёр цагийн шүү нэмэлт 1 минут. Одоо тогтоолын дагуу засгийн газар дээр ажлын хэсэг байгуулагдах байх. Оюун эрдэнэ сайд ахлах байх гэж би бодож байгаа. Энэ үнээр ахлуулах хэрэгтэй. Ганцхан энэ цонхоор Монгол улсын оюутлогоотой холбоотой бодлого явах ёстой. Бус бүх сайд нарыг хориглох хэрэгтэй. Бүх гишүүдийг хориглох хэрэгтэй. Оюутлогын туузын 3 гишүүнийг солих хэрэгтэй. Оюутлогын ордыг ашиглахад Монгол улсын эрх ашиг хангуулах тухай тогтоолын төсөл дээр бид нар толгоогоо гашлагтлаа. Бүтэн 2-3 жил энэ дээр ажиллаж яхад тэр туузын Монгол улсын эрх ашигыг хамгаалж авах гишүүдээс нэг нь ч байгаагүй. Энэ Түмэн Цогт гэдэг хүн яалтчгүй Эрдэнэс оюутлогын захирал гэдэг утгаараа энд хүчээр сууж байгаа юм. Хамгийн гол мэдээлэл өгөөд тууз дээр Монгол улсын байр суурийг хамгаалж авах хүмүүс нэг нь ч байхгүй байгаа. Энэ дээрээ дүгнэлт хийх цаг нь болсон. Энэ бүх одоо Монгол улсад хохиролтой байгаа нөхцөл байдлыг нэн даруй одоо өөрчлөх хэрэгтэй.
Энэ бүх боломжийг энэ улсын хурлын тогтоолыг судлах юм бол энэ төсөл дээр бүгд орсон байгаа. Тэгээ энийгээ бид нар бүгдээрээ одоо засгийн газар дээрээс ажлын хэсэг байгуулад тэрэнд нь улсын хурлын мэдээж одоо өгөгдсөн үүргийн дагуу аюулгүй байдал гадаад бодлогын байнгоор эдийн засгийн байнгоор хамтарч дэмжлэг үзүүлж оролцоод ингээд Дубайн гэрээг тойрсон түрүүн чинь гишүүдээс асууж исэн хууль тогтоомжид зөрчигдсөн юмыг яагаад сайжруулах гэдэг гэж хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах гэж байгаа юм. Сайжруулах, Монголын эрх ашигт нийцүүлж. Энэ нь үр ашгийг хангах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчны нөхцөл байдлыг харгалзах гэдэг л ийм агуулгатай. Бид нар энийг сайжруулах ёстой. Тэгжиж хууль эрх зүйн энэ одоо тодорхойгүй эрсдэлтэй байдлыг нь арилгах ёстой. Зөв зүгээр байжгаад хууль эрх зүйн тодорхойгүй байдлыг нь оюутны сайдын хэлсэн тэр тодорхойгүй эрсдэлтэй хууль тогтоомжийн зөрчлийн байдлыг нь шууд арилгах болохгүй. Монголын эрх ашигт нийцүүлж иж энийг Монголын талд сайжруулж иж өөрчлөх ёстой. Тэгээ энэ асуудлуудыг бид нар одоо шийдэх цаг нь болсон. Маш богино хугацаанд цаг хугацаатай уралдаж ажиллах ёстой.